радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт хөтлөгч Тамира, найруулагч Дэгнаар ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочноор залуу уран бүтээлч Дэрби ирсэн байна. За сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Өдрийн минь. Баярлалаа. Тань ч гэсэн өдрийн минь. Маш гоё ярагдаж шүү. За баярлалаа. Чи ч бас үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Баярлалаа. За. Манай Дэрбигийн хувьд залуу уран бүтээлч байгаа. Тэгээд ер нь яг ямар мэрэгчлээ хүн бэ? Яаж яваад одоо энэ уран бүтээлч ер нь болох болсон бэ? Унган нутаг маань Завхай аймгийн харьяа. Аав ээж хоёрынхоо хамгийн бага хүүхэд аав маань өөрөө удуугч багш хүн байдаг. Тэгээ ааваасаа маш их мотивац авч ерөөхдөө одоо соёл урлагийн их сургуульд хөтлөгдөж орсон гэх юм уу. Тэгээд цохир хөгжимчин болоод өргөжлүүлээд бас цагдаагийн ерөнхий газрын сүлдчуулахт хөгжимчин мэргэжлээр ажиллаж байгаа дундуур нас залуу хүн өөрийгөө сориод үзье гэж бодоод Voice of Mongolia шоунд орж ерөөхдөө дуучин болох гараа маань эхэлсэн байдаг. Хэдэн оны Voice-д орж ирсэн? 2022 оны season 3 байсан. Дэрбиг би уран бүтээлчээс нь гадна одоо блогер гэдгээр нь бас мэднэ. Nice. Чамайг бас дагдаг. Дэрбигийн хувьд ингээд ажиглаж байхад аав ээжийг оролцуулсан аав ээжтэйгээ за мөн 5-6 ийм хүүхдүүд байдаг штэ. Өнөртэйгээ маш олуулаа өнөр өтгөн амьдрдаг юм байна гэж би боддог хгүй чиний блогийг хараад. Дэрбигийн хувьд энэ блог хийх санаагаа одоо хэрхэн болсон? Яагаад блог хийхээр болсон те? Аав ээжтэйгээ амьдрдаг. Тэгээ нөгөө нэгэн дээвэр дор гэд кино шиг л манайхан жирээсэл нэгэн дээвэр дор аж төрж амьдрдаг. Тэгээ аав ээж хоёрыгоо үргэлж хайрладаг. Учир нь тэр хоёр хүн одоо намайг төрүүлж өсгөж бүтээж гаргаж ирсэн учраас одоо би уран бүтээлч хүн гэдгээрээ тэгээд тэр хоёрын хүүхд гэдгээрээ бүр маш их бахархаж ээж аавдаа илүү их одоо миний өсгсөн тэр хайрыг нь эргээд одоо ачиг нь хариулах гэж маш их зорддог. Тэгээд ерөөхдөө сошиал орчинд одоо уран бүтээлч хүн идэвхтэй байх ёстой гэдэг зүйлийг багаас телевизээр одоо уран бүтээлч ах эгч нарыгаа харж одоо идэвхтэй байх ёстой юм байна гингөтэл өөрөө айгүй хөдөлгөөнтэй хүн учраас ерөөхдөө өдөр болгоныхоо влогийг, амьдралыг одоо бас намайг харж байгаа өсвөр одоо залуу үеийн дүүнер болон одоо тий харж байгаа хүмүүс маань ямар ч нэг гоё юм үлгэр дуурайл аваасаа эргээд надаас бас мотивац авч ингээсээ гэсэн үүднээс ерөнхийдөө сошиал төлхөө ашиглаж влог хийдэг, стори одоо тий рил хийдэг болсон байгаа. Уран бүтээлийн талаар хоёулаа ярилцъя. Тэр би одоо хичнээн уран бүтээл гаргав. За тэгээд бас дүрсжүүлсэн нэлээд олон клипүүд байх шиг байсан. Яг одоо хувь уран бүтээлч Дэрби гэдэг хүний яг өөрийн уран бүтээл бол 3 байдаг. Монголчууд 3-ын донд дуртай шүү дээ. Яг 3 дахь уран бүтээлээ сая галмарын жилийнхаа яг босгон дээрээс огтж авсан байдаг. За үлдсэн одоо хүмүүстэй уран бүтээлчтэй хамтарсан гэх юм бол нэг 17 клип байсан. Тэгээ бүгдөө ерөөхдөө клипчсэн. Тэгээ уран бүтээл гэдэг зүйлийг яг хүүхд шиг бодож түүнийг одоо үлгэдэж хувцалж боожуулж гэдэг шиг яг уран бүтээлийг гаргасан л бол дуу гэдэг зүйлийг гаргасан л бол клипчүүлэх ёстой гэж би үздэг учраас ерөөхдөө их махруу үздэг шүү. Хамгийн сүүлд оны өмнө цагаан сарын үеэр нэг клип гаргасан байсан. Тэгээд тухайн клип болохоор бас хувцс стилийн имиж нь дизайнертай хамтарч ажилласан байсан уу? Тэр уран бүтээлийнхаа талаар ярьж өгч. Ерөөдөө Монгол эмэгтэй хүнийг магтаж одоо гайхалтай хаттынхаа үргэлжлэл бүсгүй та юм шүү гэдэг одоо санааг өгөх гэж хаттын донж гэдэг одоо хаттын донж гэдэг уран бүтээлийг хийсэн. Тэрхүү уран бүтээл дээр маань Princess Mongolia-гийн дизайнер Номын Сондрогч маань хамтарч тэнд бас яг Монгол хаттын өв соёлын фестивал гэдэг одоо яг тэр фестивалтай бас гоё зэрэгцэж хийсэн болохоор бас маш гоё үр өгөөж өгсөн маш олон өнгө төрх лукийг бүрдүүлсэн клип болсон болов гэж бас олзуурч байгаа. Дууны хувьд үг хинийх вэ тий? Дууныхаа талаар мэдээлэл өгч. Үг бол мэдээж миний одоо үг. Өөрөө зохиосон юм уу? Хипхоп артистууд ерөнхийдөө өөрийн одоо дотоод сэтгэл мэдрэмжийг илэрхийлж тэр үгийг одоо бичдэг одоо бусад уран бүтээлчдээс те pop те эстрад зохиолын нийтийн гэдэг дуунуудаас бас илүү ялгардсан болов гэж боддог. Тэгээд ерөнхийдөө өгнүүдээ одоо 2022 оноос хойш бичиж үзэж байгаа. Гэхдээ мэдээж бас төгсгөн гэж байхгүй ч гэсэн ерөнхийдөө үгэн дээрээ ажиллаж дотоод одоо илүү зүйлээ одоо те үгний панчлайн, өргөлт, сүүл холболт гэдэг зүйлүүд дээр ажиллаад явж байгаа учраас ерөнхийдөө дууныхаа үгийг өөрөө бичих гэж хичээдэг. Залуу хүний хувьд те залуу уран бүтээлч байна. Хамтран ажиллахыг одоо ингээ мөрөөддөг ч юм уу тий хүсдэг тийм уран бүтээлч байгаа юу. Тэгээд ямар уран бүтээлчээс ирнэ үлгэр дуурайлал авч яана.
Аха. Монголоосоо юу? Монголоос. Аха. Morning Star ер нь бол өглөөний од гэдэг утхан ч гэсэн маш гоё. Одоо яг дуулж байгаа тембр нь ч гэсэн яг хэрвээ би эрэгтэй хүн байсан бол бас Morning Star шиг байх бах. Одоо rock амьд хөгжмөнтэй дуулдаг ч гэсэн бас нэг тэр одоо дууны бичиж байгаа үг агуулга энэ төр бүр маш гоё санагддаг. Тэгээд хэрвээ үнэхээр боломж гарах юм бол Morning Star-тай дуу хийж үзмээр байна. Тэгээд 5 сарын 22-нд бас тоглолтод олно гэсэн түүнийг нь хамгийн түрүүнд захиалсан шүү дээ. Тийм үү? Тий. Би ч өөрөө уран бүтээлч хүн ч гэсэн ялгаагүй эргээд бас сонсогч байдаг учраас маш гайхалтай уран бүтээлчдээсээ одоо гоё үлгэр дуурайл авч суралцаж явдаг. Чамааг энэ амьдралд те аз жаргалтай болгодог зүйл нь юу вэ? Би 3 зүйл ер нь бол 3 тоонд их дуртай. Тэгээд 3 зүйл байдаг. Тэр нь миний яг аав, ээж, хөгжим 3 байдаг. Тэгээ яг энэ гуруулаа яг ингээ бат суурьтай байж яг юм толгойн 3 чулуу болдсон болог гэж би боддог. Миний одоо дараагийн асуулт болохоор урам зоригийн талаар асуулт байгаа байхгүй. Залуу уран бүтээлч хийж бүтээ гэсэн тэмүүлэлтэй байгаа. За тэгээд тэр дундаа одоо ингээд урам хугарах те. Гэхдээ энэ бол шантрах гэсэн утгатай бол биш. Урам хугарах зүйл бас байдаг байсан баг те. Хичнээн одоо тийм зүйл одоо ер нь тохиолдож байв. Ер нь бол өдөр болгон тэр зүйлтэй нүүр тулдаг. Тэгээ хүн гэдэг амтан өөрөө их муухай. Ягаад гэвэл ингээд би нэгээ үргэлж чичээлж ч юм уу эсвэл өөгийг харж үргэлж өөрөө өөгөө өндөг шиг аашилж одоо нэг сошиал орчин хөгжихийн хэрээр үргэлж одоо тий би нөгөө төрөний хэлдгээр яг влогийг өдөр болгон хийдэг хүний хувьд тэр болгон дээр өдөрт зоолтой нэг бад хүнээс дэш гэдэг одоо сөрөг комментууд надад ирдэг. Хандлага яг зөв. Тэгэнгүүт тэр болгон дээр уран маань одоо хуурах гэдэг одоо мэдрэмж яг юм хүнээр бол биетэй зүйл байсан бол бас хэцүү байдаг байсан баг. Гэтэ тэр зүйлийг эргээд намайг аягаа гоё босгодог зүйл бол эргээд тэр хөгжмөн сонсож ээж аваагаа ядарсан ч гэсэн гэртээ очил ээжийнхаа сайхан хоолой гэдэл автагаа хооч хөргөл мэдрэмж гоё доо. Эмэгтэй уран бүтээлч байх. За тэгээд тэр дундаа юм сөрөг комментууд хүлээ авах үед ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? Мэдээч хэрэг одоо сөргөл мэдрэмж төрнө шүү дээ. Яг урлагийн хүн тэр дундаа эмэгтэй хүн маш их хэцүү замыг туулдаг. Гэвчиг эмэгтэй хүн бас нэг 2 янз байдаг юм шиг санагддаг. Тэнгүүт л яг иршүүдлэг эмэгтэй гэдэг байгаа шүү дээ. Эмэгтэйлэг эмэгтэй гэдгийг би одоо нэг иршүүдлэг эмэгтэй юм шиг байгаа. Тэр нь яг амьдралын туулсан одоо хатуужил төсвөр төвчээр нь ингээд хатууцсараад бас юм эргэтэлэг шинжтэй эмэгтэй болцсон болов аа. Тэнгүүт л нөгөө орж ирж байгаа бүлийн хандлагууд нөгөө стандарт гэдэг нөгөө эмэгтэйлэг эмэгтэйгийнхаа одоо тэр одоо шаттай ингэж намайг харьцуулангуудаа хитрхи эргэтэлэг байна. Хоолойны өнгө чи ягаад ийм бүдүүн юм ч юм уу те чи ягаад ийм өөрийнхөө гоё эмгтээлэг бай инг тэг гэдэг зүйлийг үргэлж ингэж бичээд байдаг одоо сөрөг хандлагууд одоо тийм сөрөг хандлага над дээр бичиж тэр хүн аз жаргалтай болж ийл асуудал гэж шүү дээ. Гэхдээ маш юм одоо нийгмийг ингээд өнгөөр харах юм бол хар цагаан тэнгууд ингээд саарл гэдэг юм дундын 3 зүйлүүд бол маш их байдаг юм шиг санагддаг. Тэгээ тэр зүйл дээр төсвөр алдаж одоо хэцүү санагддаг үеуд маш их байдаг. Тэгээд Монгол хүнийхээ бэлэгзэн авьяасаараа гэдэг эсвэл одоо дөрөв улирлынхаа хатуучлаараа ч юм уу түүнийг давдаг л гэж би ойлгодог шүү дээ. Магадгүй Солонгос очоод төрсөн яг энэ замналаар ингээд явж исэн бол яг надад ирдэг бүлэндийг би ингээд ер нь л даахгүй айлуужээ бас байхгүй болсон байхыг үгүйсэхгүй гэдэг тийм. Тэгээ яагаад ингээд тэр нийгмийн хүмүүс одоо намайг ингээд ганцхан намайг гэлтгүй ер нь юм болгоныг ажиглаад тахад яагаад ингэж сөрөг зүйлүүдийг бичдэг яагаад гой сайхныг гэлтгүй те ингээл өнөөдөр Хүүхд тэнгэрийн подкастын хөтлөгч одоо Тамраман ийм гой цэнхэр өнгөтэй плаж юмсан минь ямар гоё юм бэ чи үнэхээр гоё харагдаж шүү хажуугаар зүрхтөө баярлаа уучлаарай гэдэг үгнүүдийг яагаад бас нэгэнд хэлж болохгүй гэж ингээ үнэхээр боддог. Хөвчлэн одоо хэд орчим настай хүмүүс тиймэрхүү сөрөг коммент ичихүү ер нь яах гэж төрсөн ингэж бахаар өхөөч ч юм уу те чи царай муутай байна бүдүүн байна тархан байна гэдэг зүйлийг ээж маань хүртэл ингээд шунгуудаа ингээд миний өмнөөс ингээд амар ингээд миний охиныг яагаад ингэж байгаа ингээд орой очиход ингээд даралт нэгсэн байдаг ч юм уу тий. Ээж бити тоо яг ороод харангуут зураггүй ямар ч одоо тэр сошиал гэдэг зүйл дээр өөрийнх нь зураг байхгүй нэр байхгүй ямар ч тийм одоо өөрийн гэсэн юм байхгүй тийм хүмүүс л бичиж байгаа.
гэдэг зүйлийг үргэлж ээжтэй хэлдэг. Тэгээ би гэхээсээ илүү ард маань байдаг, бат арын маань дадаг, аав ээж хоёр маань настай хүмүүс ус түүнийг ингээд унших. Тэгэл манайхан ч янз янзын хараалаар хэлнэ шүү дээ. Би тэнд ямар ч хүн одоо тэр хүнд ямар ч гим хийгээг байхад намайг яагаад ингэж бичдэг юм болоо гэдэг зүйл дээр ингээд тотгошоо одоо өмрөх үе зөндөө бишгүй болон байдаг. Тэгээд ганцаараа үргэлж машина бараа явж байхдаа бүх зүйлийг амжуулаад баг ингээд машин дуугаа харах юм бол би өөрөө сольчин амьдрал намайг өөрөө юм хэрсүү байх, ийм байх болох зүйлүүдийг ингэж үргэлж ингээд хурцлж байдаг болохоор уран бүтээлч за тэгээд эмгтэй хүн байгаад байдаг тий. Ерөнхийдөө эмгтэйчүүдэд л их хөвчлэн гадаад үзмж байдлаас хандсан тийм сөрөг мессежүүд их ирсэн байж харагддаг. Гэтэл дотоод ертөнцтэй яг ямар хүн юм тэрийг нь мэдэхгүй ээж чинь. Хүнийг хараад ер нь гаднаас нь маш их хөнгөцдөг үндэг. Одоо өнөөдөр ингээд сууж байгаа хөхт ингээд подкастад орж байгаа дээр би миний би өмнө юм байгаагүй. Яг хуу залуу хөхөдтэй дөнгөж voice show-нд ороод хүнд олон хүнд танигдахын тулд би нэг эвэртэй дулаа байх ёстой байна гэдэг зүйлийг өөртөө хийцэн. Тэгээд нэг улсын тэргүүний уран сайхан жалтан шагаа гэдэг шиг би өөрөө өөртөө лук одоо бүрдүүлдэг артист нь мейкап өөрөө нүсээ өөрөө анзлан клипнийхаа одоо имижийг бүрдүүлнэ гэдэг шиг тэр зүйл дээр яг хаа ингээд эргээд одоо 2 3 жилийн өмнөхийг ингээд ярих юм бол эсвэл магадгүй ингээд сошиал бүлгүүндэд ингээд анзаарах юм бол мэдээж нөгөө хувь уран бүтээлж ямар нэгэн продакшн тариалагдах гэж бас яг түрүүний ярьдаг нөгөө гаднах харагдах үзэмж байдал чамд авьяас байна. Гэтэ чи царамта гэдэг зүйлийг надад нэг продюсер хүн хэлжсэн байхгүй. Тэгэл тэр зүйл ингээд шууд л орсон. Тэгэл тийм болохоор продакшн тариалагдаж чадахгүй. Гэтэ би урлаг тайртай учраас би ганцаараа шантарахгүй. Яг шат байдаг бол шат чатаар ахна. Нэг лифтэн дээр гараа суугаад би тэр лифтний оргил өндөр дээр гарчаад би унахад амархан байхгүй. Магадгүй би хөлсөө урсгаж, магадгүй 2 3 шатаар ахиж буцаад 1 2 шатаар уруудсан ч буцаад алхах тэнхэл надад ингээ байгаа учраас үргэлж ингээд ямар ч тэр нэг оргилыг харсан байгаа. Түүнийхээ одоо өдөө дэшээ ингээд алхасаар матсаар харцан гарна гэж бат бол итгэлтэй байдаг. Дээр би маш олон зүйлийг амжуулдаг юм шиг харагддаг сошиал дээр тий. Хөтлөөд байх шиг байсан тий. Ерөнхийдөө одоо уран бүтээлч гэдэг хүн болол ганцхан тайзан дээр гараа дуугаад уулцдаг биш. Би уран бүтээлч гэдэг хүнийг бол уран бүтээлч гэдэг нэр чинь өөр амар гоё ихгүй тий. Урын сан дотор нь юу багтдаггүй тэр болгоныг ингээ гоё багтаасан амар гоё сонирхолтой ном байхыг хүсдэг. Яг тэхийн тулд Армаазрын Бямсрын Дерби гэдэг хүн ерөөхдөө дуулдаг, хөгжимддэг, цохир хөгжим тоглодог, морин уур тоглодог тийм ээ. Хөөмилдэг. За аль нэг газар очиж сайхан найзынхаа төрсөдөр дээр очиж хөдөлчдөг, хөгжөөчдөг тийм ээ. Одоо найранд очиод 3 дуу дуулцдаг, наадамд бараг л 3 даваад авчдаг. Яг ийм ер нь хувь хүн төрхөн үнэн, өгөх нь үнэн. Тэгэнгүүт л яг тэр зүйл гэдэг одоо тэр богинохон амьдралын богинохон цаг хугацаанд маш олон зүйлийг амжуулж би үүнийг чадлаа шүү. Магадгүй би багшч болж чадна. Тэгээ морин ураа сүүлийн үед ер нь бол ирээдүй болсон Монголын дүүн одоо бяцхан дүүнер та ирээдүй очсон дүүнер та Монголын өв соёлоод хийсэн байгаасаа гэдэг үднээс бас чаддаг. Би яг мэрэгжлийн морин уурч биш ч гэсэн одоо багасаа ааваасаа ахаасаа сурсан морин уур хөгжмийг ерөнхийдөө цагаар зааж байгаа. Тэгээд одоо жил байгаа юм тий. Багшилж байгаа гэсэн. Тий, багшилж байгаа. Тий. Тэгээд жилд болдог нөгөө ганц болдог алаан болдог урлагийн үзлэг болдог шүү дээ. Урлагийн наадам би өөрөө маш их шартай үздэг гэсэн. Ягаад гэвэл чи дуу хөгжмийн багшийн охин учраас одоо тий Бакагийн анги маш юм чанга байх хэвээр одоо гэдэг одоо хүн болгоныг надад ингэ шаардлага ч юм уу ингээд хүмүүс харж идэг учраас би тэрэнд нь ингэж одоо бэлтэж маш шартай үздэг байсан хүний хувьд одоо ч гэсэн дүүнертэй бас ингэж эргэж урлагийн наадамд нь бэлдүүлэх бас л ялгаагүй багш хийж байгаа. Тэр би сэтгэлээр унсан үедээ одоо яаж түүнийг даван туулдаг вэ? За мөн тэгээд сэтгэл зүгээ хэрхэн өргөдөг вэ? Өөртөөгөө ер нь хэр ярилцдаг вэ? Ерөнхийдөө одоо намуухан одоо тэр болгон бид нар байгальд гарч чадах уур одоо амьсгал байхгүй өвлийн цагт ч гэсэн гэдэг шиг аль болох гой хөгжмөөр тэр байгалийн мэдрэмжийг авахыг хүсдэг. Тэгээд чихвчээ зүгээд ерөөдөө нэг юм гой тасарч өөртөө ярилцаж янда манифест хийж тэгээд намуухан дуу сонсож ерөнхийдөө одоо тэр сэтгэл гутралын үеийг давхаж зэдэг. Гэхдээ би үргэлж ингээд сэтгэлээр гутрдаггүй. Би үргэлж ийм happy гэл ингээд үргэлж намайг чиний ирч чаанаас ундраад байд юм бэ гэж манай найзууд асуудаг л та. Гэхдээ rap биш штэ би чинь нэг л хүн юм чинь мэдээж гойн нь гутрна, уйлна гэдэг шиг зүйлийг ерөнхийдөө л хөгжмөл маш гоё байдаг. Хаа ээж автагаа ингээд ярилцах, хүнтэй ярилцах мэдрэмж бас маш гоё байдаг.
Гэтэ ингээд одоо завгүй Монголын нийгэм тэр дундаа Улаанбаатарын амьдралд ингээд бие бинтайгаа нэг гоё юм хуучны ээж аавуудын үе шиг нэг юм гоё бие бинтайгаа тавууг солиод нэг удаан суудаг цаг үе ер нь бол байхгүй болсон юм шиг үргэлж завгүй төгжрийн дундаа гэдэг зүйл анзаарагдаад байгаа. Энэ амьдралд ер нь юуг сурч байна вэ? Энэ асуулт нь болохоор нөгөө гэр бүл уран бүтээл талаас асууж байгаа асуулт шүү. Хүн гэдэг юм чи ер нь бүгдөөрнгийн ер нь насан туршдаа суралцдаг л нэг тийм хүн одоо тэгэнгүүт л яг тэр зүйл дээр уран бүтээлийн хувьд бол Voice of Mongolia гэдэг шоунд гэхэд жишээлбэл би чинь эмоцоор орсон байхгүй. Нэг харагд хідэн найз нөхдөдтэйгээ дуулдаг хэмжээний байн готал за ер нь ядын залуу юм чи өөргөө сориод үзье. Гингүүтэл ерөөдөө нэг дөрвөн шүүгч эргүүлээл эмоцороо Nicki Minaj-ийн Chonle гэдэг дөрвөн шүүгч эргүүлсэн чил залуу хүн чинь бас бардсан л ч та би Voice of Mongolia шоунд дөрвөн шүүгч эргүүлчлээ. Тэгвэл би рэпер дээр би гингүүтэл рэпер гэдэг зүйлээ ойлгоочгүй байж надад бас нэг хэсэг жоохон сагсуурсан үе байгаа. Юугаач мэдээгүй. Би бол одоо рэпер дерби гэхээс илүү би артист, уран бүтээлч дерби гэж зарлуулах дуртай. Учир нь би магадгүй нэг найран дээр очиод хуурч татахыг үгүйсэхгүй, дуулахыг ч үгүйсэхгүй. Тэгэнгүүт л ерөнхийдөө хөгжим тал дээр ерөнхийдөө за ингэж болохгүй юм байшгүй гэдэг зүйл дээрээс оролцож одоо үг бичгээ ч юм уу панчлайна өргөлт нь сүүлэн найлын толгой найлын гэдэг зүйл дээрээ хоёрт амьдрал дээр бас маш гоё одоо аав ээжээсээ найз нөхдөөсөө багш нараасаа маш олон сурах зүйлсүүдийг ингээл ер нь бол сурсаар л яваа. Тэгээд багтаа бас одоо англи хэл үзээгүй хор гэдэг шиг ерөөдөө сонсгол сайтай болохоор англиар ингээл дуулаад байгаа cover доонууд дуулаад байгаа юм шиг боловч бас одоо тухайн бидний жензигийн бид нар ч одоо төвшин төлөөл гэдэг байгаа штэ. Нэг орос хэл орол, нэг англи хэл орол, нэг монгол өчиг, нэг монгол хэл орол ингээд жоохон ингээд самарцгүй болохоор эргээд одоо би бас англи хэл сураад явж байгаа. Ер нь л өдөр болгон сурж байгаа. Өнөөдөр бас таныг ингээд надаас маш гоё ингээд цэгцтэй асуулт асууад хүн бас эмэгтэй хүн бас тэр дундаа ямар гоё цэгцтэй байх юм бэ гэдэг зүйлийг бас ингээд сурж байгаа болохоор одоо өдөр тутамдаа цаг минут тутамдаа суралцдаг гэж боддог та. Нэг асуулт байгаа байхгүй. Ганц би залуу охин байна. Тэгээд хайрыг игэрнэ гэж боддtiin бэ? Хайр гэж чиний хувьд юу вэ? Хайр гэж яг одоо миний тодорхойлолтоор бол аав ээжийн хайр л надад байна. Залуу насны үеийн нөхдөйгөө харах, сонирхох, шохорох гэдэг зүйл надад одоохондоо ерөөсө хайр гэдэг түүнийг төсөөлөд одоо тодорхойлдог гэх юм бол ам ивэлж өгөхгүй байна. Өгч уйлж өгөхгүй байна. Тэгээд хэрвээ намайг үздэг, сонсдог хүмүүсүүд бол чи яагаад хайрын дуу хийдэггүй юм гэж бас зөндөө олон хүмүүс асуудаг. Тэгээд нөө одоо хийж байгаа дууга хайрлагдсан хүн л гоё хайрын дуу хийх байх гэж боддог. Гоё хайрлагдаж үзээгүй учраас гоё хайрын дуу болохгүй, сонсож байгаа хүн ч гэсэн миний хайрын дууг ер нь ойлгохгүй байх гэж боддог болохоор одоохондоо хайрыг тодорхойлж чадахгүй нэ. Ингэж бодоход яг юу нөлөөлсөн бэ? Ерөнхийдөө эргэн тойрон нөлөөлөд байна уу? Энэ залуус болохгүй байна уу? Цаг үеийн асуудал байна. Энэ яагаад ерөнхийдөө би чинь одоо миний хамгийн анхны уран бүтээл чинь цагийн гарц байхгүй. Тэгээд эхний анхны хайр маань цагийн гарц залуу байгаад тэгэнгүүт л ер нь бодлоо боо цагийн гарц гэдэг шиг тэгэнгүүт одоо яг надад ирж байгаа мессеж, найз нөхдийн хүрээллийн одоо хайр дурлал гэж байгаа зүйлийг энэ гоё хостой магадгүй сошиал дээр инфлюенсер гоё хосуудыг гоё хостой гэдгийг жагаад л удалгүй салжлаа гэх жишээ нэ. Найзуудын амьдрал бас эргээл ингээл найзыг ингээд тань тэгээд тань гэдэг зүйл үргэлж ингээд чихэнд сонсогдож, нүдэнд харагдаж байгаа сошиалын мэдээллүүд маш юм муухай юмнууд явж байгаа болохоор одоо үндсэн өөрөө би нөгөө мэдэрсэн байгаа зүрх маань улам ингээд хатуу болоод төвчгдээд бүр ингээд хатуураад байгаа юм шиг санагддаг. Одооны залуучууд чинь бас яг бидний аавын үе шиг, бидний ах нарын үе шиг, бидний өвөө нарын үе шиг юм гоё гүндүүгүй сайхан монголчууд ер нь ховролцсон шүү дээ. Тэгээ бараг нөгөө муухай эр хүнээс дээр гэдэг шиг одоо нөгөө уран бүтээлч тал дээр ч гэсэн намайг иршүүдлэг гэдэг шиг би бүр за эднээс гуйж ахаар би тэгвэл өөрөө ингэчээ гэдэг зүйлүүдийг ерөнхийдөө нийгэм өөрөө юм болгоод байна гэж л боддог доо. Дербигийн одоо хамгийн аз жаргалтай сэтгэл тогтлуулан зүйлэр нь хизээ тохиож тэр мөч дурсамж гэх юм уу? Яг аавынхаа нэрийг зарлуулж Дармаа Азрын Бямс сүрэн гээл. Дэлхийн хэмжээний Voice of Mongolia шоунд дөрвөн шүүгч эргүүлээ. Ээж ааваар маань намайг хараад яг бүр тэр гаргаж байгаа эмоц алгадчихл тийм мэдрэмж. Нүднээс нь гарч байгаа нулимсыг ээж ааваараа охиныгоо төрүүлсэнд үнэхээр их бахарч ийн гэдэг үгийг сонсох үнэхээр бүр ингээл яг амар гоё мэдрэмж авсан. Тэр үрийг яг үгээр хэлж үзгээр илэрхийлэхгүй тийм гоё мэдрэмж авсан. Тэнгүүт л яг түүнээс би урам авч би дэлхийн хэмжээний артист болох хэрэгтэй байна гэдэг зорилготой
Ягаад дэлхийн яриад идэм бэ гэ надаас айгу олон хүмүүс асуудаг. Чи чам тийм царайны чам тийм би хаа одоо авьяас чадварч байхгүй гэж олон хүмүүс хэлдэг л дээ. Гэхдээ би нэг л амьдрна. Тэр амьдралдаа маш олон гоё зүйлийг үзмээр байна. Тэгээ тэр дундаа би монгол хүн өв соёлоод хийсэн. Тэр дундаа бүр эмэгтэй хүн. Би бүр эмэгтэй хүнээр маш бахархдаг. Яагаад гэвэл Монголын хат одоо тий домог болсон хацтын үргэлжлэл учраас тийм ээ. Тэр зүйлийг дэлхий дахин яагаад гэвэл Voice of Mongolia шоу Nicki Minaj Чанли гэдэг дог Монгол артисттэй би бас өөрөөрөө маш гоё бахархдаг. Учир нь 1.6 сая хүн үзсэн байна. Тэр комментуудаас олон улсын ингээл Америкаас, Японоос, Солонгосоос гэдэг хүмүүс ингээд коммент бичсэн байгааг уншаад бас маш гоё ингээд бахарч ирсэн. Яг тэр зүйл одоо тэр мэдрэмжийг авсан даруйдаал би ерөөхдөө одоо уран бүтээлч тэр дундаа бас гоё хипхоп уран бүтээлч тэр дундаа бас эргээ зүйл бас бодсон л доо яг одоо дангаараа хипхоп дуулаа яваад хар чи болохгүй байгаад штэ дуучин бас хүнд хүрэхгүй байгаад байна. Мэдээж юм хоёр талтай гэдэг шиг чамд олон сүрэг зүйл байгаад байвал чи болохгүй байна л гэсэн үг гэдэг өөртөө ажиллаж үзсэн л. Тэгээ сүүлийн үед ерөнхийдөө бодож байгаа чи юу ч чаддгүй өөрөөсөө асуусан. Би чин багтаа мориор тоглож сурч ирсэн чинь түүнийг нэг гоё ингээд цуг уран бүтээлч хүн гэдэг чинь ер нь гоё хамелеон гэдэг юмтай байдаг ш. Түүн шиг ингээ хувирах чадвартай бай л да. Тэгвэл яга хуураа тоглоо бас өглөж болохгүй гэж. Тэгвэл чи дэлхий рүү гарах гэдэг өөртөө маш ярилцдаг. Машинда байж байхдаа хүртэл нөгөө ингээд ганцаараа би өөрөөсөө асуулт асуугаад түүнтэй хариулах жишээ. Ээж аав нь ер нь юу гэж захидаг вэ? Тэгээд хүн болгонд л одоо аав ээжийнх нь эцэгийнх нь хэлсэн үг үнцэнтэй байдаг. Өдөр тутамдаа ингээл бодоол явдаг штэ. Ээж минь тэгсэндээ аав минь тэгсэндээ нэг ийм л хүн байчихсан гэж хэлсэн гэдэг бодол юу вэ? Аав ээж нь юу гэж захидаг вэ? Ээж аваар маань өөрийнхөөрөө байл гэж захидаг. Хүнд хайрцаглагдахгүй, хүнд баригдахгүй чи яг хиний охин болсон те хиний охин хаавархи хэн мэдлээ гэж одоо үргэлж хэлдэг учраас өөртөө итэг өөрөөрөө бай өөртөө итгэлтэй бай миний охин чи одоо те дотор ч багтаж байгаа тэр зүйл одоо те багтаж бодолт чинь одоо санагдаж бодогдож байгаа бол тэр зүйл чинь биелээ болоход бэлэн байдаг учраас миний охин хичээгээрээ аав ээжээр нь үргэлж ард насаалттай танк шиг одоо байна шүү гэж үргэлж цагтаг. Тэгэл ээж аваар минь ямарсан хүнтэй сайхан харц хүнтэй үргэлж одоо те инээмсэглэж харц баярлаа уучлаарай гэдэг үгнүүдийг хэлж бай. Зарим хүмүүс одоо те ээжтэй хайртай шүү гэдэг үг бараг жилдээ бараг 2 жилдээ ганц удаа хэлэх гэж бүүн ингээд сандрал болдог те. Ээжээ уучлаарай аваа тэ хайртай шүү гэдэг үгийг хэлэх гэж бүр маш их ингээд яадаг болвол одоо тэ тэр зүйлийг нөгөө багасаа дадал болгоно гэдэг шиг би ээж авдаа ээж уучлаарай аваа хайртай шүү өглөөний минь баяртай гэдэг зүйлүүдийг маш гоё юм хэлдэг учраас одоо тэр хүний дадал болчихдог өглөө шүдэ байгаа гэж зарим хүмүүс тэрийг хэлэх гэж бүр үнэхээр хэцүү байдаг юм шиг санагддаг маш олон одоо юм кейснүүд таарж исэн. Тэгэхээр одоо танаа подкастыг үзэж байгаа хүмүүс магадгүй дүүнер маань ээж автаа үргэлж бас гоё ярилцж байгаарэ. Түн одоо тэдэртээ хайртай шүү гэдэг үг хэлж байгаа. Учир нь тэдэр ч мөнх биш шүү дээ, тийм ээ. Залуу хүн байна, тий? Монгол хүн болж төрсний хувьд Монгол их орныхоо юугаар нь бахархдаг вэ? Монголынхоо уудам тал тэр агуу өв соёл тэр зүйлүүдээр бол маш их бахархдаг. Тэгээ 100 ингээд гоё аялаа явж байгаад ямар гоё үзэх харах мэлмигээрээ харах тийм гоё байгальтай юм бэ. Түүн дээрээ бас нэг маш гоё юм цагаан идэ. Би өсөө таргинд маш их дортой. Тэгээд түүнийг идэж одоо ууж байгаа нь бидний одоо монгол хүмүүн болж хөвгт толбот хүмүүс басны амар гоё тийм маш гоё юм бахархал зүйл амар энгийн ирнэ. Маш гоё тийм тарг болгон улс орон болгонд байгаа тахгүй. Тэр ар болгон байгаа тахгүй. 5 шүү мал маань байхгүй гэдэг шиг те. Одоо ер нь бол манай газрын зураг те тэр хил мэлчин хүртэл маш гоё юм өрмөцөж бусад одоо улс орны газрын зурагтай харьцуулахад манай Монголын газрын зураг гоё юм дээшээ бадмалж байгаа гар шиг. Тэгээ ер нь бол өв соёлоор бүр их илүү бахархдаг та. Тэр дундаа бас язгуур өв соёл те манай мориор байна, хөөми байна, бит бус өвгүүд байна. Аялаад явж явах үед нь одоо сэтгэлд нь хамгийн түрүү одоо орж ирж байгаа тэр газар байгалийн дүрслэл ямар дүрслэл вэ? Миний нутаг штт. Завхаа аймаг отхон дэнгэр хайрхныхаа өвөрд яг очил. Түүнээс ч нэг юм гоё юм энерги гэж байдаг бол гэлтвэрээ тавчаа шиг маш гоё мэдрэмжийг авдаг. Тэр ирчим энерги цаст цагаан тэ дөрөн улирал ингээд мөнх цаст хайрхнараа ингээд оршин тогтнож байдаг.
Яг өвөр дорн нэдэг Бадар хундаг. Тэгээд бас хатан хураараа тоглолдог дуут нур бас яг очир угаан харахны маань өвөрт байдаг. Эд шидтэй дуулдаг дуут нур гэж бас гайхалтай дууг сонсоод уран бүтээлч хүний үед түүнийг бас яг ингээд хатан хураараа хишгэлүүлэхэд бас маш гоё мэдрэмж авдаг. Миний нутаг л санаанд орж ин да. Залуу хүний хувьд энэ нийгэмд те эмзэглэж байгаа тийм асуудал ямар асуудал байгаа юм шиг ч санагддаг вэ. Тэгээд энэ нийгэм маань те ямар байгаасаа гэж хүсэж мөрөөддөг вэ. Нөхөө нийгэм маань одоо яг нөгөө цаг үеэд байгаа сошиал их хөгжихийн хэрээр соёлын одоо ялгаа гэдэг зүйл. Ер нь бол ганц нийгмийг аврах зүйл бол соёл, урлаг, кино гэж би боддог. Тэгээд нийгмээ дагаад маш олон аимшигтай одоо кино минонууд гарснараа түүгээр нь одоо дамжуулж маш аимшигтай хэрэгүүд гарч байна. Бас маш аимшигтай ингээд хүний санаа сэтгэлд бодогдохооргүй маш олон зүйлүүд ингээд бий болж байгаа учраас ерөөхдөө гоё соёл маань маш гоё байгаасай. Соёлоороо дамжуулж те ирээдүйн хоочтой Ахмад настанда ах иш нартай нэг гоё юм үлгэр дуурайл болдог кинонч дээр дуу хөгжмөнч тэр тийм байгаасаа гэдэг зүйл одоо нөө солонгос гэлдэг ингээд K-pop гэхэд л хүн болгон мэддэг ш би магадгүй бас нэг те M-pop, Mongolian pop гэдэг зүйл бас гоё гарч ирээд манай монголчууд амар агав штэ амар авьяас бэлгтэй те сая ингээд physical Asia гэл ороход спортын тэр төрөл дээр ингээд монгол гэдгийг таниулж чадсан шиг одоо бид нар яг энэ Монгол гэдэг хүн гэдэгтээ итгэж түүнийгээ хийж хүн болгон бас маш гоё дор бүрнээ ингээ гоё хичээж зүтгэж дэлхийн хэмжээний Монгол болоосоо гэж би бол маш их хүсдэг. Сүүлийн үеийн уран бүтээл одоо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? Сүүлийн уран бүтээл одоо Төмөр хатагтай гэдэг Electro Lady гэдэг дуун дээр ажиллаж байна. Би өөрөө бас хатуу ширүүн эмхтэй очсон. За тэгээд одоо очроо харахны маань бас таглаг болгож байгаатай холбогдуулаад хатан уртагаа бас нэг гоё уран бүтээлүүд хийж байгаа. Тэгээ өвсөлөө тэсэн хураа тоглосон язгуур урлагаа оруулсан ерөөдөө дуудуунууд араараас нь төлөвлөөд явж байгаа. Тэгээд 93 наадам болж байна. Хаттын донжиг эмхтэйчүүдэд зориулж хийсэн болвол 90 бор харцаг гэдэг ирчүүдтэй бас зориулсан дуу маань бас хийгдээд одоо бэлтгэгдээд явж байгаа. Тэгээ энэ 100 бас найранд 3 дуутайгийнх нь нэг дуу нь болчих واخа. Нэг дуу нь хаттын донж мэдээч эмэгтэйчүүдэд магтсан. Хоёр дахь дуу нэр бор харцаг гэж сайхан гүндүүгөө Монгол сайхан ирчүүдэд магтсан дуу ингээ хийх гээд зорж яваа. Тэгээ ер нь тал бүрийн л дуунууд хийж байгаа да. Гэхдээ хайрын дуу ч л орохгүй юм да гэдэг шиг. Залуу хүний хувьд хайр, эх орон те үнэт зүйл гэл хоёлаа маш олон сэдвийн талаар ярилцлаа. Энэ нийгмийг авч явж байгаа залуу хүнтэй ярилцах маш сайхан байлаа. Тэгээд манай энэ залуус маань ийм гэгээлэг, эерэг бодолтой болохоор одоо эх орон маань хөгжих нь бас тодорхой ах гэж бодож байна. Тэглээ хаа. Тэгээ уран бүтээлч хүн нэгэн тэрснийх хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөл нэгэн сайхан уран бүтээлээсээ манай үзэгч сонсогчдод хүргээч гэж чамаас хүсэж байна. Маш их баярлалаа. Тэгээд Хөх тэнгэр подкаст. Хөх тэнгэр гэхээр бас маш гоё нэртэй подкастт бас урьж оролцсон танай хамт олон маш их баярлалаа. Тэгээд өөрийн яг юу байн түүгээрээ гэдэг шиг дотор маань байдаг нэгэн ижидтэй уран бүтээлийг танай подкастыг сонсож байгаа болон нийт одоо Монголынхаа одоо хүмүүст зориулж дуутнаар юмэх уран бүтээлийг хатан урынхаа хамтаар өргөж байна. Тэгээ энэ аялахыг сонсох болгондоо нүдэ наад одоо тий ирээдүйн хүсэл болгоноо бодох юм бол бас бэлдэг нявартай гэж би итгэдэг. Тийм учраас энэ хөдөг зориулъя. Манай студент авар бас үргээд
ойроо түлдэг гэсдэг домог яра хажиг байтаа доллар хэлээр нуугч бай сонсож байх нь айгуу түрээ сахан буруу гаях юм айгуу сайхан дундаа ойроо дарахсан нүднээс хуран чимээ чагнда чиний мэддэг хайлгүй чанаа байх нь айгуу түрээ чагтыг гэд хүүхэд өдөө сэтгэл өргөд өгөн сонсож сэтгэл сүшиг гэж нөөе сэрхийгээр нүрээ дахин сэрэм жаврын хурга дахин долоо хукай хукай долоо минь дуулж бай За баярлалаа. Үнэхээр гайхалтай байлаа. Манай Хөх тэнгэрийн сонсогч үзэгчдэд энэ аялгуут сайхан уран бүтээлээрээ бэлэг барьсан дербидээ баярлалаа. Тэгээрээ. Тэгээ дерби гэснийг юм асуумаар байгаа байхгүй юу? Тийм. Энэ уран бүтээлийн дерби гэж нэр яагаад өгөх болсон? Дербигийн жинхэнэ нэр нь хин юм бэ? Намайг Дарма Бадрим Бямсвран гэдэг. Тэгээд уран бүтээлч нэрээ аавынхаа өсний одоо хүн болгоны нэрний ихэнд аавынх нь нэр байдаг учраас уран бүтээлч яг тайсны нэр, stage name нэр мэн ч гэсэн одоо аав маань байгаасаа гэд аавынхаа нэрийг DR гэж тавчлаад тэгээ Бямсврангийн B гэд тэгээд ерөнхийдөө DRB гэсэн 3 үсэг анх байсан. Тэгээд хүмүүс уншиж чадахгүй болохоор нь ерөнхийдөө их шиг жиргэлий гэж одоо дээр би болгосон. Тэгээд ирээдүйн одоо миний зорилго амжилтын дээр нь би байна гэсэн зорилгоор дээр би Маш гоё утга агуулгатай нэр байна. Нэвтрүүлэгт эхлэхээс өмнө бүтэн нэр нь хинбэ гэдгсэн чинь намайг дербигээ танилцуулж байгаа гэдсэн. Яалтчгүй энэ уран бүтээлийнхаа одоо энэ уран бүтээлч нэрэндээ дуртай хахаас өөр аргагүй юм байна. Бүтэн нэрээрээ дуудагдсан ч одоо урлагийн нэрээрээ дуудагдсан ч аавынх нь овг нь хүртэл орчихсон. Тийм утга төгөлдөр нэр юм байна. Үнэхээр сонирхолтой байлаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Битээр өнөөдрийн подкастын хүрээд өндөрлөж авах шиг байна. Тэгээд уран бүтээлчний хувьд анхудаа подкастт орж үзэж байна. Тэгээд өнөөдөр Хөх тэнгэр подкастт уригдсантай бүр уран бүтээлчний маш их баяртай байна. Тэгээд студ маш гоё байна. Микрофон гоё байна. Бүх зүйлийн нэрг нь маш гоё байна. Тэгээд та бүхний ажил үйлсэд нь юу сонсон 9 цагаан өсөлн биелийн үлзий тээвэрлэг өдөн өргөн төвшөөлье. Ерөөл бат аших. Хүрээ. Хойлоо ингэ нэвтрүүлээд. Хөх тэнгэр радио бүтээгч подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр студид хөтлөгч Тамира, найруулагч Дэг нар ажиллаа. Өнөөдрийн зочноор залууран бүтээлч дээр би оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.